Хоолгон брендийн TIB6463C2 загварын 4 ширэмтэй индукцийн тавцан плетиний ажиллагааны зааврыг танилцуулъя. Хэрвээ та тавцан плетиний талаарх дэлгэрэнгүй мэдээллийг авах болон захиалга өгөхийг хүсвэл тайлбар хэсэгт байрлах линкээр орно. Тавцан плетгийг ашиглахын өмнө сав баглаа бодлыг нь бүрэн авч, дагалдан очиж байгаа вилгийг нь 25 ампераас дээш гүйдэлтэй даацын вилгээр солих шаардлагатайг анхаарна. Тавцан плетгийг тогон залгах үед дохио дугарч удирдлагын индикатор гэрлүүд 1 секунд асаад унтарна. Энэхүү тавцан плетиний хувьд ширэмний халалтыг тохируулах болон нэмэлт тохиргоо өгөх боломжтой 2 ширхэг дугуй мэдрэгчин удирдлагатай. Тавцан плетгийг ажилуулахдаа эхлээд асаах унтраах төвшин дээр нь дараад ширмээ сонгоно. Ширмээ сонгоод 1-9 хүртэл халалтын хүчийг нь тохируулж болно. Халалтыг нэгсэх тохиолдолд та дугуй мэдрэгчийг зүүнээс баруун гар тийш, багасгах тохиолдолд баруунаас зүүн гар тийш эргүүлж тохируулах бөгөөд таны тохируулсан халалтын түвшин ширэмний индикатор цонхонд харагдана. Ширмийг унтрахдаа ширэм тохируулах үйлдэлийг давтан хийж халалтыг нь тэг болгон өөрчлөөрэй. Тавцан плетиний бустер гормыг төвчүүлэх зааварчилгааг үргэлжлүүлэн хүргэе. Тавцан плетиний бустер гормыг төвчүүлэхдээ эхлээд ширмээ сонгоод халалтын хүчийг нь 9-р түвшнөөс та дахин 1 удаа нэмээрэй. Энэ үед индикатор цонхонд P үсэг гарах бөгөөд тухайн ширмэн 5 минутын турш хамгийн өндөр хүчин чадлаараа ажиллах бөгөөд ажиллагаа дуусны дараа ширмний халалт нь автоматар 9-р түвшинд үргэлжлэн ажиллана. Эсвэл та тус гормыг унтраахыг хүсвэл дугуй мэдрэгчин удирдлагаа баруунаас зүүн тийш 1 удаа эргүүлээрэй. Үргэлжлүүлээд танд нэмэлт гормыг хэрхэн ажилуулах зааварчилгааг хүргье. Флекс гормоор та зөвхөн 1 болоод 2 дугаар ширмийг зэрэг төвчүүлэх боломжтой бөгөөд идэвхжсэн ширмээр тэгш өнцөгт болон том сав суулга тавьж ашиглана. За гормыг төвчүүлэхдээ та дугуй мэдрэгчээ эргүүлэн флекс тэмдэглэгэн дээрээ тавьж баталгаажуулна. Горим идэвхжсэн үед индикатор цонхонд 2 ширхэг хөндлөн зураас гарна. Дараа нь сонгогдсон ширмний халалтыг нь тохируулна. Гормыг туслахдаа горим тохируулах үйлдэлийг давтан хийж баталгаажуулна. Ингэснээр индикатор цонхонд 1 ширхэг хөндлөн зураас гарна. Smart Zone горим. Уг гормыг идэвхжүүлсэн үед та дурын ширмэн дээрээ саваа байршуулахад автоматар сав байршуулсан ширэм идэвхжнэ. Гормыг сонгохдоо та дугуй мэдрэгчээ ашиглаад гормын тэмдэглэгээр дээр дарж баталгаажуулна. Энэхүү гормыг хэд хэдэн ширмэн дээр зэрэг тохируулж болох бөгөөд гормыг туслахдаа горим тохируулах үйлдэлийг давтан хийж баталгаажуулаарай. Тогтмол температурт хоол хүнсийг болох гормын талаарх мэдээллийг танд үргэлжлүүлэн хүргье. Энэхүү гормын зөвхөн 3 дугаар ширмээр ашиглах боломжтой бөгөөд гормыг сонгохдоо та дугуй слайдер мэдрэгчийг эргүүлээд гормын тэмдэглэгэн дээр дараад баталгаажуулна. Горим идэвхжсэн үед халалтын индикатор цонхонд 2 ширхэг босоо зураас гарах бөгөөд гормыг туслахдаа горим тохируулах үйлдэлийг давтан хийж баталгаажуулаарай. Хоол хүнсийг хөргөөхгүйгээр бага температурт бүлээн байлгах гормын талаарх мэдээллийг үргэлжлүүлэн хүргэе. Та энэхүү гормыг ашиглахдаа зөвхөн 4-р ширмийг сонгон ашиглах боломжтой. Гормыг та сонгохдоо дугуй слайдер мэдрэгчийнхаа тусламжтайгаар гормын тэмдэглэгэн дээр очиод баталгаажуулна. Горим идэвхжсэн үед халалтын индикатор цонхонд 1 ширхэг босоо зураас гарах бөгөөд гормыг туслахдаа горим тохируулах үйлдэлийг давтан хийж баталгаажуулна. Түр зогсоох гормыг хэрхэн идэвхжүүлэх зааварчилгааг үргэлжлүүлэн хүргэе. Түр зогсоох гормыг идэвхжүүлэхдээ та түр зогсоох тэмдэглэгэн дээр 1 удаа дарснаар удирдлагын индикатор цонхонд 2 босоо зураас харагдана. Улмаар ширмний халалт түр зогсно. Гормыг туслахдаа та дахин түр зогсоох тэмдэглэгэн дээр 1 удаа дараарай. Энэхүү тавцан плетик нь 1-9 минутын таймертай бөгөөд таймерыг идэвхжүүлэхдээ эхлээд та ширмээ сонгоод цагны тэмдэглэгэн дээр дарж арын орон, дахин цагны тэмдэглэгэн дээр дарж уртлын орон тус тохируулан баталгаажуулна. Таймерыг та хэд хэдэн ширмэн дээр зэрэг идэвхжүүлэх боломжтой бөгөөд дараагийн ширмэн таймерыг тохируулахдаа өмнөх үйлдэлээ давтна. Таймер тохируулсан ширмний халалтын түвшний баруун доод талд цэгэн гэрэл хасаж харагдана. Таны тохируулсан хугацаа дуусны дараа харгалзах ширэм унтрах бөгөөд 30 секундын турш дутахаа дугарна. Энэ үед таймер тохируулаагүй болон таймерын хугацаа дуусаагүй ширмний ажиллагаа хэвийн үргэлжлэхийг анхаарна. Таймерыг арилгахдаа та таймер тохируулсан үйлдэлийг давтан хийж хугацааг тэг болгон өөрчлөөрэй. Тавцан плетийн хүүхдээс хамгаалах түвжээг төвчүүлэхдээ та цоошны тэмдэглэгэн дээр нь 1 удаа дарснаар удирдлагын дээр LO гэсэн бичиг гарч ирснээр
энэхүү тавцан билетик нь бүрэн цоошлогдно. Тавцан билетик цоошлогдсон үед асааж унтраах товчлуурнаас бусад бүх товчлуур идэвхгүй хэвд шилжинэ. Түгжээг тайлахдаа та цоочны тэмдэглэгээр дахин 3 секундын турш удаан дарснаар цоож тайлагдаж тавцан билетгээ ажилуулахад гинэ. Энэхүү тавцан билетик нь индуух зурчир зөвхөн ганц сав тавьж ашиглах бөгөөд та хавтгай ёроолтой ширмний диаметртэй ижил хэмжээтэй савыг сонгон хэрэглээрэй. Хэрэглэгч танд Colon брендийн TIB6463C2 загварыг 4 ширмтэй индукцийн тавцан билетикний ажиллагааны загварыг танилцууллаа.